같아. Энэ 30 сая юм байна. 30 сая. 30 сая. Тийм нэг Токиод шүний ажиллаж авсан юм. Бас кунфу онд дээр гардаг нөгөө. Оо би Мичнага юу. Мэж хил дарахтай гуляш бишхий мантуу бодож ил орсон шүү дээ. За өнөөдөр 2023 оны 10 сарын хэдэн бэлэн байна хаа? 31. Гөө шүү дээ. 1895. 24 шүү. 24 маргааш сургуулийн өдөрлөг болох гээд монголчууд нь ингээд хуушир хийх гээд бэлтгэл ажиллаа хийцгээж байна. Гурил зуурж байна бүр хараа. Ховор шүү юм хүн. Энэ Монгол нөгөө нэг гуант ажилладаг байсан. Санаа гуант. Ингээд ширээ мэрийг угаагаад. Унгын англи гэдэг. Унган гуант нь. Ой, Америкт 20 жил амьдарчаад ирсэн шүү дээ. Эсвэл англи гэх. Унган англи. Мэж хил дарахтай гуляш бишхий мантуу бодож ил орсон шүү дээ. Наран тусгаа гэж үгээд. Наранд наацгаа. Нараг гарсан. Жоо хатаа үзгээ.じゃあ学園祭の準備を行ってます。おはようございます。нэг Мики шалгаж байна. Надад харуулчих нэ. Юу юм бэ наа? Нөгөө кунфу онд дээр гардаг нөгөө. Оо би оо. Мичнага юу. Яа. Нойсгүй. Хай. Би стаймгаа юм таасан. Намайг дагч хөдөлгөн үү? Оо. Бид нэр хуушраа хийх гээд ингээд суцгааж байна. Манай зарим хэд ингээд суцгааж байна. Хай влог гэр юм байна. Бай влог. Сургуулийн Ямаа гэдэг нэг наа. Өчтөрөө барилдаа тоо. Микинд байна. Нөө дари гэдэг юм бичлэгээд штэ тэр аяыг оруулаад. Check. За сайн байна уу та? Сайн байна уу? За таны өчиг балаа хэд вэ? Энэ 30 сая юм байна. 30 сая. 30 сая. Тийм нэг Токиод шүний ажиллаж авсан юм. Массаж нэ. Яг чи массаж шээ. Сая өөр. Тийм шинжикгүүд гэдэг нэг шүү дээ. Зарим. Наач ютубер оруулахгүй юу? Хэд юм бэ? Таны өчиг балаа хэд? Яг үнээр хэд шүү. Хаанаас авсан бэ? Дайсоо. Нэг нь энд сабар бариад шууд бодоо юм шүү. Сэмасэ. Чото. Кодисо. Чото не. Чото гатэ. За сайн байна уу? Ой би бэлээ маа. За энэ өмсөж байгаа цамцны хэд вэ? Энэ цамц ч одоо баартраар авсан юм аа. Баатар ямар гутал нь юуны бүс гутал вэ? Пумагийнх юм байна. Пумагийн гутал. За хэдээр хаанаас авсан бэ? Ямар ч юм үгүй наа пумагаас л авсан бах та. Пумагаас. За оймс нь амар урт оймс шилэн дахгүй юм шүү бараг. Энд чи ингээ гидр болдог урт. Энэ бол 500 юм байна. За энэ эртүү зүгсэн. Ханаас авсан бас. Газраас л зүгээр. За баярлалаа. Үн хүрдэггүй таны хөцтэй. Үн байдаг. Утас байна уу? Одоохонд бариад. Ямар утас вэ? iPhone 16 Pro Max. За өнөөдөр ингээд бидний юу дуусна удаагийн. За бууч усуранд орлоо. Түр баяртай байна.
хуранхай харагдуулаад байх шүү бах юм. Якисоба гэж ийм хоол байна. Японы гомонтэй, махтай, байцаатай хамгийн амархан болдог хоол. Япон Монгол хойшоор энэ Бразилийн чихэр амтан. Энэ болохоор якисоба. 네, 이모 있죠. 스즈이모. Амтад хүмүүс халаа юугаантай байна. Нэг хөөсө шарат. Сиро, нэг хөөсөра. Цара.皆様こんにちは。これより神楽を披露させていただきます。我々は石見神楽東神楽同好会の一行でございます。本日はよろしくお願いします。ありがとうございます。我々東神楽同好会は旧平田市東地区を拠点に活動している団体でございます。我々出雲市の地域にある神楽団体ではございますが、島根県西部の郷土芸能石見神楽を浜田市の方より習い、今に、平成19年より活動します。
変えさせていただきます。本日は誠にありがとうございました。ありがとうございました。 За юуны дөрөндийн өрсөлдөнд үзсэнд маш их баярлалаа. За тэгээд манай сургуулийн одоо Японд ямар ч сургууль ингэж хавартай юм уу намартай жилдээ нэг ингэж сургуулийн баяр гэж нэг юм өдөрлөг зохион байгуулдаг. Тэр нь болохоор одоо монголчуудад монголоор бол бидний одоо сургууль урлагийн үзлэг гэж зохион байгуулдаг шүү дээ. Тэрнээр ингээ аав ээж нь ирээд өөрсдийнхөө сурсан мэдсэн зүйлсийг ингээд хүмүүстэй танилцуулаад тийм зүйл болдогтой адилхан Японд ч гэсэн ер нь дунд сургууль, ахлах сургууль, их сургуулиуд мөнгөний сургуулиуд нэг тиймэрхүү үйл ажиллагаа болдго юм байлээ. Тэрнтэй нийтлэгэн манай сургуулийн намрын одоо сургуулийн баяр дээр ингээд улс үндэстнийхэн манай сургууль дэндүү жижигхэн сургууль ахгүй юу. Гэхдээ ингээд чадхаараа улс усынхаа сонирхолтой холс амттан ингээд сургуулийн төсвөөс мөнгө гаргаад сурагчид нь өөрсдөө бүх зүйлийг хийж нэг өдөр ийм зүйл болсон байгаа. Энэ нь 2 өдөр болсон. Тэгээ 2 өдөр ийм зүйлс болсон байгаа. Тэгээ монголчууд нь өдөр өдрөөр хуваарлагдаад хожуураа хийгээд хангалттай бүгдийн зарж чадсан. За тэгээд бас сая үзүүлсэн энэ Кагура гэдэг нь болохоор Японы алдартай одоо нутгаас хамаарат ийм алдартай урлагийн нэг төрөл юм байлээ. Би ингээд Японы хэлийг юу хэлээд байгааг нь сайн ойлгохгүй нэг би ингээд багштай хэлсэн чинь энийг Япон хүмүүс ч гэсэн яг өөрсдөө сайн ойлгодгүй амар утгагүй гэхин чийсэн ойлгоход хэцүү. Одоо манай монголчууд жишээлбэл одоо нэг казак үндэстэн шал арай өөр баруун аймгийнхны хүмүүсийн яриаг заримдаа ойлгохгүй тийм үе байдаг шүү дээ. Яг тэрэн шиг одоо тийм тухайн бүс нутгийн аялгаар ингэж ярьж байгаа юм шиг байлээ. Гэхдээ зарим одоо үйл явдлыг хараад байхад те одоо мангастай тулалдаал авраал хайртай одоо эмэгтэйгээ авраал нэг тиймэрхүү зүйлс харагдаад байсан. Тэгэхээр яг бодитоор амьдрал дээрээ харуул үнэхээр сонирхолтой тэгэд маш урт болдог заяо. Цаг бараг 2 цаг шахуу болсон. Зөндөө урт болт юм байлээ. Тэгээ ингээд дандаа эрэгтэй хүмүүс тэр хөгжмөө дараал үзүүлээл гайхалтай зүгээр биширмээр ингээд жижигхэн зүйл дээр ч гэсэн бүгд ингээд сэтгэлээсээ хандаж бүх юмыг ингээд зохион байгуулалттай янзын гоё хийж байгаа нь тэр супер санагдсан. Тэгээд манай сургуулийн нэг хүүхэд энэ Кагурад өөрөө байдаг. Одоо тэр цагаан хувцастай сая гарч ирсэн шүү дээ. Тэр нь манай сургуулийн миний бичлэгэнд бас өмнө орж ирсэн нэг хүү байгаа. Тэр хүү ямар хөөрхөн хүү вэ гэд нэг охин комент дээр бичсэн байсан. Тэр хүү чинь тийм мундаг авьяастай юм байлээ. Тэгээд сонирхолтой л юм байна. Тэгээд миний чаналтай хамт байж миний бичлэгүүдийг үзэж байвал би Японд яг өдөр тутамдаа юу хийдэг болон тэгээд Японы сонин содон зүйлсийг та нартай хүргэж явах болно. Тэгээд өнөөдрийн бичлэгтэй хамт байсанд баярлалаа. Дараагийн сонирхолтой бичлэг оруулах гэж найдаж байна. Баяртай.